Барисан. $275 дээр л тавьчих байна. Энийг ер нь багсаа өмнөх цагийн жижигхэн бүсэл явна шүү дээ гэж авч штэ. энэ одоо арай мэд банах. За орж ирээд за түр хүлээж чаар. Адил юм аа би ятаж энийг стрим бас янслаад. Нэг ойлгоод идэв тэгсэн чинь бас л болж өгөхгүй хэрэгтэй тах. $236 хүрээсэй л гэж бодоод байна шүү дээ. Бич баха. За энэ чинь юу гэдэг вүлээ? Game capture image video capture window capture тий. За window capture. Үгүй нэг сони юм харагдгаа болчих юм. За би юуныхаа Discord-ийнхаа стримийг түр болиулаад. Хор стрим хийхээр ингэт юм болоо. Тэгвэл сая хөдлөөд эхэлчихэж байгаа юм биш үү? Тэр дээшээ 75 хүрэхгүйгээр чинь бүр шилжүүлэгчээ живдээ явчихлаа шүү дээ. За болохгүй. Энд дэлгэцэл ширлээ да. Display capture. Гэт хэсгийг сонгоод за ингэ болчихж байгаа шүү дээ. Одоо л харагдаж байгаа хаа. Яа. За юу байна вэ? Юу байна? Манайх юу байна? За арай мэд. Манайхаа өнөөдөр бас нэлээд сайхан хайр шиг хийцгээсэн байлгүй. Шиг хийсэн болтой байлаа те. За. За юу яа. Хартаа харъя да те. За юутайч өсөлтүүдийг бол харсан. За өчигдөр бас энэ чинээс бас нэг 2 3 бай хийсэн. За тэгээд өглөө юу яасан те. Би ID Discord дээр явуулсан те. Дэлгэц байна уу? Та тарж байна уу? Ай sorry. За ингэчгэр. Одоо харагдчихсан те. Байна. Одоо харагдчихаа те. За. За өчигдөр юутаж за ингэсгээд бол бааюудыг бол нийс. Бас нэг 1000 PPC хөдөлгөөн авсан те. За тэгээд өглөө энд явж хахад нэг ID ол өгсөн те. За тэгт нэг иймэрхүү ID өгсөн. За тэгтээ бая бол авсан. За би өөрөө тэгээд шүнэс унтаагүй болохоор энэ хоорондоо унтаад өглөөс ирсэн чинь тэгээд нэг энэ авд сэрж ийсэн. Энэ авд явж ийсэн. Тэгээд сэл нь бол сэл лимит тавьсан байсан. Тэр бол сэл аваад явсан байлээ. Багшаа Discord-ийн скрин чинь шеэр байна да. Discord-ийн шеэр байна. Оо ядраа. За яагаад вэ?
Одоо олчихсон тий. За. Одоо болж. Одоо олчихсон. Өглөө энэ ч бол би яг энд явж байхад нь бол юу нэг ID явуулсан тий. За тэрийг юу хараад оролт хийсэн хүмүүс байх шиг байлээ. Надраас биччихсэн. За тэгээд энд бас зөрөө сел лимит тавьсан байсан. Тэгээд шууд сел авсан байсан. Би нэг энэ авдис ирсэн. Тэгээ харж байгаад өдөр угаасаа юу яагаад. Дахиад 4 цаг хараад энэ 4 өөрөө бас тийшээ болоодсэн учраас юу байсан баг. Энд цаг шилжүүлээд энэ чинээс баталгаа аваад pullback-аас нь ерөнхийдөө бол buy entry нэгээд энэ цагаа ерөнхийдөө нэг угаасаа нэг юм хөдөлгөөн явсан 3 давлага явсан. Тэгээд тэрийг авч гараад тэгээд орой юу байсан те энэ шин 4 шилжүүлээ 15 шилжүүл оройг нь өдөр 15 шилжүүлээд buy орсон. За энэ дээр бол угаасаа би юу 5300 харж ирсэн. Өргөжлөж барих уу яах уу гэж нэлээд бодож байгаа. Тэгээ юутай ч 300 дээр нэг реакшн аваад ингээд савж явах үед нь за ерөнхийдөө гарчи одоо юу яаж байгаа Лондон явагдчихээн. Лондонгоор угаасаа нэг тийм амар идэвхтэй хөдөлгөөн хийхдэггүй байгаа. Орой нь бол тэгээд Нью-Йорк эхлээд нь 19 цагаас ерөнхийдөө бол дандаа уналт яваад байгаа. Яг одоо анзаарах юм бол одоо энэ өчигдрийн 19 цагийн лаа эхлээд шин 4 эхлээд улаан даа гарч ирж байгаа. Урд өдрийнх бас энэ 19 эхлээд доошоо унсан байгааз. За тэгээд бас өргөжлөөд ингээд нэг өссөн ч гэсэн унаад явсан байж. Тэгээ ер нь нэг юм юунуудыг харуул daily нэг өсөлттэй явж байгаа үед энэ нэг daily-гийн pullback өөрөө энэ 19 цагт орж ирээд байгаа. Энэ өдөр бас 19 цагаас унж эхэлсэн байна. Daily өсөлттэй явж байхад ер нь бол за уналттай явж байхад бол эсрэгээрээ тий 19-с ер нь бас буцаад нэг өсөх хандлагатай. Гэхдээ энэ өөрөө нөгөө pre-New York гэдэг цаг учраас ялангуяа энэ 15-аас 15 болон 19-ийн 4 цаг буюу тий 15-аас оройны 11 хүртэлх 11-ийн цаашаа ер нь бол 9 хүртэлх заяа өдөр 3-аас орой 9 хүртэлх цагуудын хооронд бол нэг тийм гоё тааламжтай хөдөлгөөнүүд ер нь өдрүүд төр нэг явдаггүй. Жохон нэг тийм manipulation дээш доошлсон нэг тиймэрхүү хөдөлгөөнүүдс явдаг. Энийг бас манайхан бас анзаарч байгаа сайн тий. За тэгээд за өнөөдрийн оролтууд бол нэг иймэрхүү. За би энэ ч нэг юу яасан. Энд нэг buy орж нэг түрүү юу яасан. Сэл авахулсан. Биш эндээс орсон. Билүү. Эндээс орсон баха. Юунаас арвал явал та buy орчоо би явуулсан да. Тэр бол stop loss авсан. За тэгээд үргэлжлээд за энийг бол угаасаа та бүгдээр харсан байсан шүү дээ. Угаасаа юм шилжилттэй ороод ирсэн байгаа юм чинь. Энэ дээр бол тэгээд угаасаа цагаа харсан ч гэсэн дээ. Угаасаа энэ цаг бүтэн улаахараас учраас ерөөхдөө бүтэн хэмжээ явчих гэж тавьж байгаа. Энэ уналтын хөдөлгөөнд анзаарахад хүртэл ерөнхийдөө бол яваад үзүүлчихэж байгаа. За одоо шин 4 эхэлсэн. За шин 4 эхлээд за энэ дээр бол одоо жишээ нь дээдлийн том бүтэн хэмжээч гэдэг юм. За өмнөх зургуудыг устгах чи тэ. Устгахаас гадна устгах. За энд бол хөдөлгөөнүүд байж байгаа тий. Энэ бүсийн хөдөлгөөн байж байгаа. За энэ доошоогоо бол ороод ирсэн буюу энд бол нэг юм бүтэн хөдөлгөөн явж байгаа. Энд бол нэг юм хөдөлгөөн жоохон том цагаараа харж явах юм болов шүү дээ тий. Тэгээ яг өөрийнх нь бүтцэн нь бол нэг яг задлах юм бол нэг иймэрхүү бүтцтэй нэг давдлага. За тэгээд үргэлжлээ том цагийн бүтцээ буюу ингээд 3 дахь давдлага хийж өгч байгаа. Энд ингээд тусч харагч тий. За тэгээд тэнцэнээс буцаад өссөн. За QM бас шалгаад өсгөнө гэж үзсэн. За тэгээ өсөөгүй энэ ч тэнгуү шууд цагийн шилжилт орж ирсэн байж байгаа. Энэ цаг өөрөө улаанаа хадгалаад унсан. Өмнөх 4 маань өөрөө ерөнхийдөө айгүй бийгүү жоохон юу гарцсан. Энэний төгсөлийг бас жоохон өсчихөлөө гэж найдсан. Тэгээд яг өлегтөө өсчихөөгүй үлдээ. Угаасаа тийм уналт орж ирэх гэсэн болохоор өссөөгүй юм шиг байна. За тэгээд за энд бол ингээд дахиад нэг юу явцсан байгааз 3 даалга явцсан байгааз одоо ингээ харах юм бол 1 2 Ярал аваад 3 оржээ. За тэгээд ер нь бол уналт бол QMS эхлээд унсаар хийж байна. Энэ дээр бол ажиллаж байгаа төгсөлөө харагдчихэв. За тэгээ унсан. За энэ дээр хэдүүлээ цагаа тааруулаад харангууд. За энд бол цаг эхлээд шилжилт бол орж ирсэн байж. За excel баримжуулаад татчихтэй. За энд тэгэнгүүт юу явагдаж байгаа гэхээр энэ өөрөө шин 4 цаг өөрөө эхэлж байгаа.
өмнөх 4 цагийг хэрвээ бүсийн лав болгохын тулд энэ 4 өөрөө бүтэн ерөнхийдөө эхний агас шилжүүлэлтийн үе байх ёстой. Тэгжиж өөрөө Хин бэ? Яшээ. за манайхаа мик Юун дээр өөрсдийнхөө мик хянаад яв шүү. Одоо тэгээд бас тэг давхар нэг мик хаах ажилтай болох гэж. За. Тэгээд юу ярьчлаа дэ зэлэг гэж. Тий. Энэ өмнөх 4 цагийн бүтэн бүсийг хэрвээ бүсийн лаваад энэ дараагийн 4 шилжүүлэхээр бол эн чинь өөрөө нэг нэлээд том хэмжээний уналт бэжж бас шилжүүлэх хэрэгцээ гарна. За тэгээд тал хүртлээ өөрөө унах хэрэгтэй. Тэгэнгүүт энэ хөдөлгөөн өөрөө зүгээр нэг 30 минутын хөдөлгөөн явчихж байгаа байхгүй. 30 минутын хөдөлгөөн явчихж байгаа байхгүй. Энэ өөрөө юу гэлтэж байгаа гэхээр нэг талаас энэ өөрөө шин төрөй доод зүж байх боломжтой гэлтэж байгаа. Тэгээд нөгөө талаас эн чинь өөрөө энэ шилжүүлж байгаа бүс өөрөө ерөнхийдөө энэ бүсийг л авч үзэж байгаа. Яагаад тэгэхээр сүүлд энэ хөдөлгөөнийг зурж үзүүлж байгаа шүү дээ. Сүүлийн 3 дахь давлгаа буюу 3 дахь цагийн хөдөлгөөний сүүлийн тогтоож байгаа бүс өөрөө энэ ч байж байгаа. За энэ ч тэлж өгч байгаа тий цаг шилжээ тэлж өгч байгаа. За тэгэнгүүтээ пулбэк жижигхэнтэй айгүй огцон монд орж ирсэн тий. Тэгэнгүүт энэ бүсийн хөдөлгөөн чинь өөрөө энэ 30 дотроо багтаад ерөнхийдөө явчих. Энэ ихний өсөлтөөр л явчихж байгаа шүү дээ тий. 1 2 3 байна уу тий. Тэгээ ерөнхийдөө бол ингэ явчих. Энд хөдөлгөөн ороод ирж, энд ерөнхийдөө онолт дууссан гэж харж болохоор байж байгаа гэсэн. Тэгээд тэрнээс хойшх нь бол өөрөө ерөнхийдөө бол бүсийн хөдөлгөөн энэ лаанда явагдаж харагдаж байгаа хэрэг. За тэгээд өсгөлийн 30 нь өөрөө жоохон юу ногоорч өгсөн байна тий. За ногоороод тэрнээс 100-аар бас сая цаг шилжээд нэг жижиг бүсийн хөдөлгөөн чи бараг хийгдсэн байна тий. Бүсийн хөдөлгөөн бараг хийгдсэн л баг. Энэ 1 минутын кандл яаж явсан юм байгаа. Хэрвээ ингэж өсчөөд ингээ унаад ингэсэн бол энд явагдсан л байгаа. Гэсэн. Яваад дууссан гэсэн. Тэгэхээр магадгүй энэ 4 цагийн яраал өөрөө энд байж болох баг. За одоо хэдүүлээ чиглэл гаргахаас өмнө яах вэ гэхээр за хэдүүлээ лаанаас эхлэе те. Өдрийнхөө лаанаас эхлэе. 15 дээрээ тавьж агаад авсдагч. За өнөөдрийн ёроол болон орой явагдаж байна. Өнөөдрийн ёроол орой те. За өчигдрийн хөдөлгөөн тэгвэл хаана вэ? Энд дэс. Өчигдрийн бүсийн хөдөлгөөн ерөнхийдөө л нэг иймэрхүү хөдөлгөөн явагдаж байгаа. Гэхдээ бүс нь бол өөрөө энд байсан те. За тэгэнгүүт энэ хөдөлгөөн өөрөө нэг иймэрхүү байдалтайгаар за тэгээд энэ бүсийн хөдөлгөөн энд одоо шилжиж орж хөдөлгөөн явагдаж байгаа шүү дээ. За ер нь бол нэг иймэрхүү бүсийн хөдөлгөөн бол явагдсан гэж үзэж байгаа. Эсвэл шилжээ тогтцсон харин ч бүр 300 давж байгаа дүр ингээд жоохон бүс тэлэх маягтай тогтцсон байгаад байна. За тэгвэл өчигдөр чинь бол 2 дахь өдөр байж байгаа тийм өмнөх 1 дахь өдөр байж байгаа. Тэгээ өнгөөсөө Weekly-гийн бүс угаасаа энд байжсэн. Weekly-гийн энд одоо шилжүүлэлт ороод ирсэн харагдаж байгаа байхгүй. За хэдүүлээ тэгэнгүүт одоо энийг жоохон томруулаад харвал 4 цаг might be зүгээр яг зөв жоохон сэжигтэй гэрэлд үзүүлэх гэсэн шүү. Иймэрхүү байх бас боломжтой гэж харж болж байна. Иймэрхүү байх боломжтой гэж харж болж байна. Weekly-гийн хөдөлгөөнийг шүү. Weekly-гийн хөдөлгөөнийг. Иймэрхүү байх боломжтой гэж харж болохоор гэхдээ яг нэг онцгүй юм зүгээр энэ байна. Энэ байна. Гэхдээ энийг би зүгээр ягаад хүлээн зөвшөөрөх нэг тийм хандлага авч ирэх энэ өөрөө нэг дээлийн хоорондын шилжилт байгаа байхгүй. Нэг хоёр дээлийн хоорондын gap байгаа шүү дээ. Тэр хоорондын зүйл болохоор нэг иймэрхүү зүйл бас зүгээр яг үндэ зүгээр үргэлжилсэн өсөлт байхыг үүсэхгүй байж болохоор зүйл байж магадгүй зүгээр хүнээс мэдгүй харин одоо яг зүгээр хэрвээ нэг тусдаа нэг давхар нэмэлт нэг юм зүгээр санаад авчиг гэвэл нэг ийм зүйл байгаа гэдээ харж болж байна. Энэ бүсийг дахиж нэг одоо pullback өгөөд давтуулж болно гэсэн. Магадгүй pullback одоо явж иж болно. Эсвэл өнөөдөр фомсын хүртэл бас жоохон уналттай байж байгаа тийм. Тэгээ фомсоор ингээд өсөөд нэг иймэрхүү хэмжээний хөдөлгөөн явж болох юм. Одоо жишээ нь энийг PP-ийг хараад үзвэл 1200 pips үү. Дахиад 1200 pips хөдөлгөөн байж гин тийм. Иймэрхүү байж болохоор. Энэ бол зүгээр яг жишээ. Зүгээр хэрвээ фомс хүртэл ерөөхдөө уналттай байж юм бол pullback бас нэг тийм. Одоо ингээд pullback-ийг ерөнхий нэг харах юм бол нэг ийм л явж штэ pullback бол. Тэгтээ
Одоо энэ daily-ийн хувьд харах юм бол daily-ийн бүсөөрөө ерөнхийдөө бол энэ дээдсэгтэй upper zone дээр ороод ирсэн. Энэ дотроо одоо байж байгаа. Магадгүй энэс доошлохгүй байхыг өгөөсөхгүй л дээ. Өгөөсөхгүй. За тэгээд өнөөдөр одоо юу байгаа? 9:30 дээрээс бол 10 марус бол ямар нэг мэдээ авахгүй шүн 3-аас л байгаа. 3-аас мэдээ тий. Тэгэхээр ерөнхийдөө тэр хүртэл одоо нэг жоохон kind of нэг тийм жоохон зэвүүн хөдөлгөөн хийж магадгүй. Унах хүсэх нь одоо жишээлбэл таад одоо энэ хөдөлгөөнийг яг хуу 5 минутаар ингээ харахад дээшээгээ өсөлтийн хөдөлгөөн явагдаж байгаа. Гэхдээ одоо ерөнхийдөө бол нэлээд савлгаатай явж байгаа. Гэхдээ богино хугацаанд өсөж байгаа мөртлөө нэлээд савлгаатай өсөж байгаа. Байгааг харж байгаа. За тэгээд энд ирээд ерөнхийдөө уналтууд ч гэсэндээ айгүй огцон байж байгаа. Өсөлтөнд хүртэл буцаад айгүй хурдан татж байгаа. Энэ зүйлсийг ерөнхийдөө анзаарч байгаа. Энэ угаасаа нөгөө атигдж явж явах үед угаасаа маш их анзаардаг зүйл. Дандаа болж идэг зүйл. Ерөөсөө нэг тийм яг унахчих байгаа юм шиг гэснээ өсчих юм шиг үгүй унчих юм шиг нэг тийм амар хэцүү хөдөлгөөн явагдаж байгаа энд. Ер нь бол одоо энэ атигээд явж байгаа. За тэгээд энэ ялангуяа энэ 1 сарын төгсгөд ингээд учир зүг өсөж байгаа энэ үед бол ер нь жоохон болгоомжтой. Тэгээд трендэд ерөнхийдөө дагсгэл арилжаануудыг хийж явахгүй болол айгүй ч заах улаан цайны сэл нөхцөл бүрдсэн байхад бол оролтыг бол хийхгүй байх гэж байхгүй те. Хийгээд явжвал. За энэ ч 5 минутаар нөгөө хөдөлгөөний чинь бас 5 минутаар нь харсан ч гэсэндээ энд нэг ийм бүсийн хөдөлгөөн л явах байсан тэр бүс нь энэ чинь явж байгаа гэжтэй те. 5 минутаар харсан ч гэсэндээ сэм харагдаж байгаа хэрэг. Яа одоо хэдүүлээд нь одоо юу байгаа гэхээр 4 цаг байна. 4 цагийн лаа. Одоо явж байгаа 4 цагийн лаа. 4 цагийн лаа явж байгаа. Доошоо уналтын хөдөлгөөн хэрвээ гүйцсэн гэж үзвэл шүү. Энэ дөрөв өөрөө бас юу байх боломжтой те. Улаах боломжтой те. Тэгэхээр хэдүүлээ энэ дөрөв дээр улаан талаас нь хэрвээ юу харуул нэг ийм шилжүүлэлт үлэн те. Тэгээд pullback-аас нь ийм оролтыг хэдүүлээ sell entry-г бол энэ 4 цаг дээр бол иймэрхүү оролт хүлээх нь одоо хамгийн дажгүй сонголт байна гэсэн үг. Хэрвээ унж орж ирэхгүй өсөөд явбал өсвөл яг үнэндээ магадгүй нэг ийм шилжилтээр нэг ийм pullback-аар ингэж орж иржиж иймэрхүү buy entry-г нээх бах. Тэгээ sell бол ойлгомжтой те. Тэгэл нэг иймэрхүү энэ 4 цаг дээр үндэслээд нэг иймэрхүү. Тэгээд тэрний дараагийн 4 цагийг бол би арилжахыг үзүүлэхгүй. Дараагийн 4 цагийг. FOMC мэдээ байж байгаа шүн 3-аас за FOMC энд гарна те. Дараагийн 4 цаг энэ 4 дээр хэдүүлээ нэг арилжаа хийж болж байгаа. 11 гээд энэ 4 ч хаагдсан шүү дээ. Тэрээс өмнө хэдүүлээ энэ хоёр нөхцөлийн айл нэгээр нь бүрдэх юм бол энтриг нээж болж байна те. Окей. Дээшээ байх тусмаа сайн ер нь бол энэ pullback өөрөө хангалттай ч том явцсан гэж үзэж болно. Яа гэвэл ийм хөдөлгөөн чинь л дийлэг амар том pullback болчиход байгаа байхгүй юу? Өмнөх weekly-гүүдтэй эдүүдийг харсан ч гэсэндээ. За тэгэнгүүт за энэ хооронд яагаад арилжахыг нэг яахгүй нэхэр мэдээний хүлээлт явж байгаа. Энэ бол өөрөө юу байхгүй юу? Нилээн чухал яг уу сар болгон л гарч байгаа мэдээ те. Тэгвэл нилээн чухал мэдээ. Ер нь бол бас нэг тийм эх оны хандлагыг тодорхойлчих мэдээ байхыг үүсэхгүй зүйл байхгүй. Ер нь бол яа те одоо та хэд мэдл бол Jeremy Powell-ыг халаа хийсэн баг хэрэг үүсгээд бөө юм болж чинь. За тэгсэн чинь Trump өчигдөрхөн ярьж штэ те. Юу яана одоо ингэ шинэ нөхөртэй олно. Тэгээ бодлогыг шууд нэмнэ асуудал өгч байгаа байхгүй. Шууд нэмнэ гэд баг өөрөө хэлчихэж байгаа байхгүй. Яг цагаад болохоор нэмэх юм уу үгүй юу гэдгийг сайн мэдэхгүй те. Яаж ч магадгүй Trump ч нэг тийм хоёр үзүүртэй хотох шиг чи тэгээ үздэй гэсэн чинь маргааш нь юу яриад байгаа би тэгж яриаг штэ гэж юм шиг нэг тийм айгүй хэцүү байхгүй. Уушаал хоёр өөр юм яриад явж идэг. Тэрийг бол хэдүүлээ мэдчих бастай. Тэгээ магадгүй ингэж явж идэг. Тэгсдээ үнэхээр яг л тооцоо судалгаа бүх юм дээр датан дээр үндэслээд бодлогыг үнэхээр нэмж чадхааргүй эсвэл хэвэр нь үлдээж чадхааргүй бүр ингэ дахиад багасгах хэмжээнд очих юм бол энэ алт чинь дахиад ийшээ буудлаа штэ тий. Үгүй үнэхээр Trump одоо зүгээр шууд өсгөө хамаагүй зүгээр өсөг гээд одоо ийм яриа гаргачихвал
юу яах гэдэг шүү дээ. Алт нэр амар унах бах. Яг унвал нэр амар унах бах. Хэрвээ унвал за ерөн зүгээр бодоод үзье. Амар да нэг тийм сүртэй бүр нэг тийм ийм уналтыг бол яриаггүй те. Тэгвэл би бол хэрвээ унах юм бол 5,000-ыг бараг шалгаж магадгүй шүү гэж хэлэхээр. 5,000-ыг шалгаж магадгүй шүү гэж хэлмээр байна. Хэрвээ унах юм бол шүү. Алтанд яг үнэхээр муу гараад үнэхээр бодлогыг нэмчих юм бол. Нөгөө тэгөр яагаад тэгж байгаа гэхээр долларын индексийг одоо хэдүүлээ буцаад ажиглая. Доллар ингээд ерөнхийдөө авч чиглэлийн дүр зургийг үзүүлчихсэн ч гэсэндээ somehow зүгээр ингээд 2-3 өдрийн өмнөөс эхлээд зүгээр л доош унж. Алт яг ингэж өсөж байгаа шиг зүгээр л доош унж. Зүгээр л унж байна. Энэ одоо яг Америк орд юу болж байгааг сайн мэдэх юм байна. Унтсан энд ёроолоо бүр авцсан. Дахиад даун трендийнхаа баталгааг биднэрт өгчөж байгаа хэрэг. Дахиад доошоо унана гэдэг баталгааг өгч. За том цагийн тренд лайн бол татж үзэж болно те. 4 цагаас дээшээ би татахыг зөвлөдөг те. Ингээд татаад харахаар одоо энд ерөнхийдөө бол энэ тренд алдагдчихаа зүйл гарч ирж байна. За энэ ерөнхийдөө доовоо бүтцийн эвдээд явахын цагт за энэ ч яг ерөнхийдөө бол энийг эвдээд өгөл те. Эвдээд явахын цагт энэ зүйл чинь өөрөө нэг дахиад нэг юм даун чиглэл рүү даун тренд үүсгэх гээд байгаа хэрэг. Хэрвээ унах юм бол штэ. Тэгээд эн чинь одоо доллар дахиад ингээд унахад чинь одоо айгүй амар л юм болох байх. So Trump хэлдэр юм уу Nasdaq бол нэрээ даблдах байх. Алтмалт бол тэгээд 7,000 занг бол яг үнэн болох байх. Одоо silver ч гэсэнтэй харж байгаа байлгүй дээ тий. Зүгээр л нэг сүүлийн хэдэн 7 хоног мөнхийн өсөлттэй байлаа шүү дээ тий. Биткойн нэг бас нэг аваа хөөрхөн унвар аятаач байгаа юм шиг өсгөөж байгаа юм шиг иймэрхүү. Алтны хөдөлгөөн бол та ядгүйсэн мэдчихэж байгаа. Паунд индекс дараа ярих та. Тэгэхээр энэ доллар индекс төр би юу гэж хэлэх гээд байна гэхээр энэ долларыг яг хөө биднэрт ийм дүр зургийг үзүүлж байгаа гэсэнтэй тийм амархан унгахгүй байх гэж би яриад бодоод байна. Тийм амархан унгахгүй байх гэж бодоод байна. Яг нэг жоохон иймэрхүү юм байж байгаад нэг тренд лайн сэтэлж байгаа юм шиг болоод зүгээр буцаад ингээд өсчих магадгүй гэж би зүгээр бодоод байна. Тийм амархан шууд ингээд долларыг крашлуулахгүй байх. Арай тэгж тийм амар юм арай болохгүй байх. Гэж би зүгээр таамаглаж байна. Одоо ер нь нөхцөл байдлыг бодсон ч гэсэндээ Трамп 3 жил одоо засаглан Америк ямар хүчтэй орн бэ гэдэг ч одоо мэдрүүлж чинь тэр эрх мэдлийнхаа дагуучдаар дураараа төрөжтэй дунд ч юм өрөө яригч чинь тий. Тэр чин тийм эрх мэдэл нь байхад бас тэгж амархан валютаа өнгөтүүлэхгүй байх. Би бол тэгж бодож байна. Ер нь урт хугацаагаа бодож ш. Энд чи уусаа weekly-ийн чарт, daily-ийн чартанд хэдүүл харж ш. Тэгэхээр энэ уналт бол зүгээр нэг тийм fake out төр зүрийн зүйл байх. Одоо өчигдөр ингээ яран дээр ярьж байгаа байхгүй. Тэ доллар ингээ унаад байна гэдэг энэ уналтыг л ярьж байгаа шүү. Асууж шүү сэтгүүлч. Тэгсэн чинь ингээл йен юан эдэртэй харьцуулах юм бол нэг тийм муу байгаагүй шүү. Тийм амар хүчтэй одоо валютын өдөс бид нар бол харин сайн байгаа гэж хэлж байгаа байхгүй долларыг. Энэ бол нэг тийм ёо тоглоомтой адилхан гэж хэлж байгаа байхгүй. Таад нөгөө нэг ёо гэдэг нэг тоглоом байдаг гэсэн шүү дээ. Бага хахад бид нар тоглолдог гэсэн та нэг юм хөрхөн уцтай. Дундрандаа энийг оглчаал дэшин доош нь яагаад гэдэг. Хүчтэй ингээл шидэнгүүт л уцсан хөрж дуусаа тулангуудаа буцаал нөгөө чиглэлээр эргээл юу яагаад ирдэг штэ. Өөрт гарт ороод ирдэг штэ. Нэг тийм тоглоом байдаг. Тэр шиг гэж хэлж байгаа байхгүй. Зөвшөөрч байгаа. Энэ өөрөө юу гэж хэлж байгаа хэрэг чинь өөрөө ингээд унсан ч буцаад унж ихсэн цэгтээ буцаад ирнэ гэдэг одоо их тийм ярил тийм зүйл гэсэн шүү. Тэг зөөрлж чинь гэсэн шүү дээ. Тэр чинь одоо унлаа өслөө гэдэг зүйл ярьж байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө энийг төр зурих гэдэг санааг хэлээд байгаа. Трамп бол төр зурих шүү гэдэг санааг хэлээд байгаа. Зах зээл өөрөө ингээд доллар ингээд угаасаа суларж байгаа ингээд унж байгаа зүйл ингээд зах зээлийн хууль ерөнхийдөө үйлчилж байна. Гэхдээ энэ бол ёо шиг гэж буцаад өсгөнө гэж байгаа байхгүй. Манай хүн бол тэгэхээр тэр яриануудын үндсэн дээр ерөнхийдөө бол дүгнэхэд бол тиймэрхүү. Тэгээд би юу яасан? Таад Nasdaq дээр юу яасан бол хэрвээ намайг би энэ ID-г өгөхөд юу яасан? Орсон бол одоо 20 болж чинь заяа 20 30 болж чинь. Ер нь break even болгочоор одоо эн чинь эвгүй шүү. Би энийг уусаа 9 хүртэл харъя гэж бодож байсан. Энийг break even болгоорой. Тий.
орсон бол оролтоо break even эсвэл нэг жоохон алдагдлаа багасгаж шахаарай. За энэ одоо жоохон эрсдэлтэй шүү Nasdaq-ийн хувьд. За энийг нэрээ хэлчихсэн. За тэгээд алтны хувьд хэдүүлээ энэ дүр зургийг хэлэж чинь. За тэгээ миний яагаад унах уу өсвөө гэдэг одоо тайлбарыг юу шалтгааныг бол миний одоо хувийн өнцгийг бол та яасан баг сонссон баг. Тэгээд та одоо санаа оноо байвал надад хэлээрэй. Би бас тийм ундаг шинжээч тийм юу бас хүмүүн бол биш. Гэхдээ фундаментал гэж яг тэгж айхтараас анхаардаг ч хүн биш. Ерөнхийдөө юу гэж чинь яг гоо Трампын яриануудыг сонсно. Трамп ч бас ирээдүйд болох зүйлийг зүгээр амаараа хэлчихэд байгаа болохоор бас сонсч бол бас зүгээр одоо. За биткойн унах болоог байна. Биткойн нэг юм хүлээгээд байна. Юу хүлээж байгаа юм бүүм. Одоо юу зурцсан. Биткойн нэг юм хүлээгээд байна. Одоо юу хүлээж байгааг одоо сайн мэдэх юм алга. Юутаач нэг энэ яроолрууд хараад байгаа. 77 кара бол гүйчих байх гэж хараад байгаа. Магадгүй фомсоор унж ус болох юм. Фомсоор унахыг үүсэхгүй. Бусдаар энд бол ерөөсөө 90,000 гэдэг төвшөндөө хэд дахин ирж шалгаал ингээ байгаа даа. Ер нь бол ингээл байгаа даа. Энд чинь нэг шитэрсэн буцаж нэг гээшээ гарах гэж үтсэн чадаагүй дахиад доош явсан. Доошоо явах гээд бас энэ нөхдүүдэд хүлэгдээд бас дийлээгүй. Тэгэл өргөжлөлт доошоо оноогүй буцаал 90,000-аас шалгаалж. 90,000 гэдэг төвшин дээр нэлээд хүчтэй хайж соронслогдож байгаа. Одоо бас шалгаал ирсэн байна. Ерөнхийдөө бас жоохон swing position хийдэг хүмүүс бол нэг эрсдэл багтайхан шиг нэг иймэрхүү арилжаануудыг бас зүгээр нээж болох байх. Тэгээ фомс гарч байгаа үед бол эсэлээ бас иймэрхүү тэгээд меншүүтээ сайн барихгүй бол хэрвээ зөвөр муугар бодож дээшээ явлаа гэж бодоход энэ эсэлийг чинь түрээд авчих боломжтой. Тэгээд мэдээний өмнө оролттой байгаад би болгосон ч тэр чинь хол хамаад эсэлийг чинь түрээд те шал өөр газар очиод илүү алдагдaltaй хаачих боломжтой гэсэн үг те. Тэгэхээр тэрэн дээр ерөнхийдөө бас анхааралтай олгоомжтой байна. Одоо бол угаасаа алтны хувьд бол зүгээр энэ бүсэлээ явж байгаа. Энэ бүс явж байгаа. Бүс нэг тэлсгээд нэг жоох нэг тийм дээшигээ тэлсгээ явж те нэг ингэсгээд нэг юм налуу үсгээ явж те. За хаашаа задрахыг бол одоо ерөөхдөө задарсан чиглүүлээ. Задралыг одоо тааж арилжих сонирхол бол надад байхгүй. Надад миний өөрийнхөө яг арилждаг юмд бол чиглэл зүгээр шууд зөвгөнж ордог юм бол байхгүй. Авчиж лараас нь орох зүйлсүүд байж байгаа. За яг хөө зарим талаас лаанда тулгуурлаад шууд орох оролтууд бас байгаа. За өөр 50. За сийлвэр бол яг хөө зүгээр л алттай зэрэгцүүдэд харж байгаад бас айгүй айтайхан л зүйл байгаа тийм. Сийлвэр бас айгүй өсөлтөндөө ороод ирэхэд алтаас өсөд ирэх ч юм уу тийм. Тиймэрхүү зүйлсөөч байж болдог. Зүйл бол байна. Одоо магадгүй дахиад сийлвэр хэрвээ ингэ гараад ирэх юм бол алт дахиад латиг л явна гэсэн үг шүү дээ тийм. За ерөнхийдөө бол өнөөдрийн лайв трейдинг маань бүх төлөвлөгөө санаа оноо та хэд ерөнхийдөө бүгдийг ойлгосон байх гэж бодож байна. За тэгэл хэдүүлээ одоо юу хийдэг вүлээ? Хийдэг ганцхан зүйл нь шүү дээ. Айгүй ойлгомжтой. Нөхцөлөө хүлээтэл нөхцөлөө бүрдтэл хүлээн шүү дээ. Өөр юм одоо хийхгүй юм чинь. Нөхцөлөө бүрдтэл сайхан хүлээгээл байж та. За тэр хооронд тэгээд бас асууж тодруулах юм юу байна? За манайхны ашигч ариун сайхан байх шиг байна. Эсвэл дуржих шиг байна те. Им байна. Энэ миний өглөөнийх байна. Энд байна. Энэ өчигдрийнх байна. Доороос орсон. Энэ дундаас нэмсэн те. Багшаа юу энд байна гэдээ таруулаад байна. Өөр дэлгэцээр. Яа. YouTube дээр YouTube-ийн ширсэн. Discord дээрийг аач би дэлгэцээр нь ширлэх хэрэгтэй юм шиг байна те Discord дээр. Тэгжиж адилхан харагдаж штэ. За иймэрхүү. За тэгээд Discord-д орж ирж байгаа хүмүүстэй ингээд дахиад шинэ хүмүүсэндээ авах. Дахиад зөвлөгөө маягийн зүйл хийлээ. За Discord бол ямар нэгэн нэгтгэд төлбөр одоо янз бүрийн юм бол байхгүй. Саа жоох юмгүй ороод энд трейдерүүд байгаа хамтдаа арилжаа хийдэг хүмүүс. Тэрээ сайхан ерөнхийдөө нэг арга барил суурьтай хүмүүс бас нэг арга барил харж арилждаг хүмүүс байж байгаа. Тэгээд
хардваа чиг ерөнхийдөө хоорондоо нэг зөрүүд байдаггүй учраас заах өөрсдийн нэг арга барилуд байгаа. Тэрийг бас миний санал болгож байгаа. Зааж байгаа арга барилдаа хослуулаад бас гоё ярилцаанууд хийж байгаа хүмүүс өсөндөө байх шиг байлаа. Ерөнхий өрөөнүүд ингээ тайлбар авах юм бол за энэ хилцүүлгийн өрөө байгаа. За энэ Alt Nasdaq Bitcoin гэдэг байгаа. Энэ дээр яг миний ID-нууд бол ингээ явж байгаа тийм. Энэ дээр бас тэгтээ та хэд бас юм бичиж болно. Энд чинь зөвхөн миний юм бичих юм биш шүү. Энэ та хэдийн юм бичих юм шүү. За. Ерөнхийдөө манай community-ийн гишүүдийн бүгдийнх нь бичиж болох юмнууд би л ганцаараа бичээд яг та хэдийг бас тусдаа ингээ чатаа ангилчвал зүгээр юм болоо гэж зүгээр бодоод хийсэн. За энэ зүгээр асуу гэдэг зүйл гэж. Энэ дотор ингээд юмнуудаа асуух юмнуудаа энчээ бичээд явах юм шүү. За. Яг асуултаа тэгжиж би тэр олон чат дунд чинь амар олон чат ингээ бичигдсэн байдаг байхгүй. Яг ингээл нэг гадуур явж байгаа ч юм эсвэл өглөө босоод харахаар ч юм уу. Би бүгдийг нэг бүрчлэн гүйлгэж уншиж чадахгүй шүү дээ. Тэгэхээр яг асуух зүйлсээ энчээ бичээд явчихвэл зүгээр. Энд бичээд тий. Тэгвэл би энийг чи гүйлгэж хараад тэр бүрд нь хариулаад явж болно гэсэн. Тэгээд анхлан суралцж байгаа хүмүүс энэ шинжилгээ засуулах өрөө байгаа. Энэ дотор өөрсдийнхөө чадхтаараа хамаагүй хийгээд ичиж зовох юм байхгүй. Хөгжих хүсч ивэл угаасаа тэр нэг ичих мичих гэсэн нэг тийм хөгийн зангаа одоо болох хэрэгтэй. Хайр дурлал дээр л гаргадаг зүйл үстэй тий. Тэрийг одоо энд юм сурыг мөнгө олъё гэж байгаа бол харин ч бүр өсөглөн тийм юу байх хэрэгтэй тий. Дайчин байх хэрэгтэй. Тэгээд энэ ч сайхан шинжилгээнүүд оруулаад буруу байвал тэр чинь чи ямар сууг юм бэ нэтэр гэхгүй шүү дээ. Наадах чинь ийм биш шүү, тийм биш шүү гэд заагаад өгнө. Би байтугай энэ чинь надаас өрзөндөө заагаад засаад өгч хүмүүсэндээ байна. За тэгээд энэ чинь бол хэдүүлээ ингээ сайхан лайв орчноо. Анхан шатны өрөө байж байгаа. Энэ дотор ингээд анхан шатныхны яг чат юм зүүн бүрийн асуулт юмнууд байж байгаа. Хичээл байж байгаа тий. 3 хичээл, 4 хичээл байна уу? 3 байгаа. За санамсруу өөр өдөр дараад гараа авчлаа. За тэгээ энэ агсан шатны өрөө байгаа. За энэ Discord дээр нэрний ард ингээ шар үсгтэй харагдаж байгаа. Шар өнгөтэй нэрнүүд харагдаж байгаа. Эдгээр бол агсан шатны сурагчтай. За агсан шатанд ороход үн төлбөр байхгүй. Суур энэ 3 хичээлээ үзээд суур зүйлээ ойлгоцсон гэдээ надад шалгав. Бүтэн сая өдөр марк дөрвийн дараа надад зүгээр шалгуулад нэг удахгүй 5 минут л болно. Би нэг хэдэн асуулт 2-3 шинжилэл хийлгэн тэгэл болоо. Тэгэл шууд агсан шат руу орчин. 2-7 хоногийн өмнөд 3-4 нэмэгдэж орсон. Өнгөрсөн 7 хоног хүмүүс шалгалт өгье гэж би өөрөө асуугаагүй мартчих. Тэгээ өөртөө шалгалт өгье гэдгийг бас өөртөө надад хэлж би яаж тэ тэрээс би шалгалт өгөх юм байна уу гэрлээс байхгүй тий. За агсан шатны өрөө байж шалгуур та нарт харагдаж байгаа. Энд чинь шалгуурт орох юмнууд бичигдсэн байж байгаа. За энэ дотор агсан шатны хичээлүүд байж байна. Яагаад ингэж хувааж байгаа гэдгийг бас нэг шалтгаан одоо та юу яавал стартаа ингээд системтэй ойлгохгүй бол бүгдийн нэг доор ингээд үзчихээр амар төөрөөд байна. Хүмүүстэр би бүтэн жил сургуульд ажилласан. Сургуульд шаашаа юм да. Community ажилласан. Өнгөрсөн жил гарна. Одоо яг жил гараа болчихно. Тэр хугацаанд бас нэг тэгж эндээ бол яг нэг баг төлбөр авдаг гэсэн. Тэгээ сүүлийн ерөөхдөө одоо баг 7-8 сар би ямар ч төлбөр аваагүй бүх сургалтууд төлбөргүй зааж авчаа. Тэр хугацаанд одоо миний одоо зааж байгаа туршлагаас үүдээд бүгдийн нэг доор ингээд шахах нь буруу юм байна. Ингэж жоохон шатлалтай явбал зүгээр юм байна. Ангийн системтэй явъя гэж Discord-ыг одоо анх бас тэгж нээж хийж явсан байгаа шүү. Тэрийг бас ойлгох. За тэгээд ашиг алдагдлын өрөөнүүдэн за ашигаач оруулна, алдагдлаач оруулна. За ашиг орж байгаа л их байт юм да. Тэгээ би бол хаяа бас тоглоно. Гейм руу орж ирмээр байна. Надтай бас ганцаардаа шүү. Над тоглолтог байвал те. Тиймэрхүү. За тэгээд янз бүрийн сургалт зарлах ч юм уу, эсвэл сургалтын суух зорилготой хүмүүс олон болоод ирвэл яг уу энчээ хэдүүлээ ярилцж болно. За нэг гайгүй тоонд хүрээд ирвэл интернэс тэгж цөөхөн өдр байгаад эсвэл нэг тийм танхимар суух сонирхолтой сургалт авах сонирхолтой хүмүүс байвал их тэгж яахгүй. Тэгэхээр надад яг нүүр тулсан сургалт хэрэгтэй байна гэж бодож байгаа хүмүүст бол одоо зориулж байгаа зүйл гэсэн үг шүү дээ. Тэгээ одоохондоо сургалт энэ төр зарлагтай байгаа. За иймэрхүү байна. Ерөнхийдөө бол ийм зүйл байж. За тэгээд энд өрөм гэдэг зүйл байгаа. Энийг бас нэг хүмүүс нь хайлтгүүлгээд уншчих хэрэгтэй. Их харагдаж байгаа ч гэсэн яг унших юм бол айгүй цөөхөн зүйл байгаа. Энийгээ сайхан бүрдөөд явчих болно. За тийм байна. Тэгээд гоё юунууд байна. Тэгээд юу асуулт гэвэл манайхан гоё бичээд асуултаа яагаад явж байлаа шүү за. Гоё асуултаа бичээд эсвэл микрофоноос агаад асуугаад явж болно. За одоо угаасаа тэгээд нөхцлөө бүртэл хэдүүл юм хийхгүй заяа. Яг хүлээн, гоё хүлээн.
гоё хүлээдэг штэ. Сайхан хүлээгээ тэр орондоо мар хийгээд сууя. За манай YouTube дээрээс үзэж байгаа хүмүүс юу ягаараа description хэсэг дээр Discord-ийн нэг тийм линк байгаа. Тэн дээр дараа Discord community-д Google дараад дээрээ YouTube дээр нөгөө хоцордгийн шүү. 15 секунд байна уу да баг 15 секунд хоцордیں۔ Latency normal байгаа болохоор ажиллах жоохон quality чанартай бичлэг гаргах гээд latency-г жоох их байлгаад байдیں۔ Тэгэхгүй болохоор chart март бүрсийгээд айгүй муухай чанаргүй байна гэдээ яагаад байдаг гэсэн. Тэгээд тэгэхээр нөгөө нэг хэрвээ оролт эдгээр хийх юм бол одоо Discord дээр хүмүүс ингээд одоо жишээ нэг хамт орж идэх гэхэд YouTube дээрээс хүмүүс одоо 15 секундын дараа орох нь шүү дээ, тий. Тэр үед edit-ийн оролтын цэгээс хөдлөө явцсан байж утна. За яг азан тараад эсэл авцсан байж магадгүй. Тэгвэл таад орохгүй л гэсэн. Тиймэрхүү байна да. За, юутач за Nasdaq ер нь одоо дэмидээ Nasdaq-ыг ер нь гаргачихвал зүгээр бах та. 10:30-аас хөдөлгөөн бол орж ирэх бах. Ер нь би шахацаарай. Би бол яг хөө эсэлийг энэ юуны доор түрүүн хоол идчих та тавьсан. Энэ доор тавьсан баа. Шахаад. Одоо бол жоох хэцүү шүү. Гаргах нь ч байхгүй. Ер нь бол ингээд эсэлээ багасгаараа алдагдлаа багасгаараа л гэж. Break-even болгож чадах боломжтой сайхан break-even болгоод яг нэгэнтээ орцсон юм чинь бас тий. Үнэхээр өсөд гоё явчихаг үсэхгүй шүү дээ тий. Өсөн л гэж харсан юм чинь. Ерөнхийдөө бол нэг шиг шунахгүй ер нь ат дээрээ гарчвал бас боломж. Эсвэл ат дээр жоохон таллаад өргөжлөлд үлдсэн барьдаг ч юм уу. Тэгээ фомсоор бас Nasdaq нөлөөлнө, алтанд нөлөөлнө. Яг үндэ паундын төртөл нөлөөлнө. Биткойнд нөлөөлнө. Одоо энэ хардаг период тослолууд төр бүгдэнд нь нөлөөлнө. Тэгэхээр аль нэгийг сонгож аваад хэрвээ фомсоор ярилцж байгаа бол ягаараа. За фомсын чиглэлийг бол би хэлж өгөхгүй. Басад энгийн мэдээнүүд чиглэлийг бол яг би хэлээд өгдөг. Тэр чиглэлүүд ч гэсэндээ ер нь бол одоо 12 сараас хойш мэдээний чиглэл бараг алдааг байгаа. Нэг алтлуу, хоёр алтлуу. Алтлуу ч гэж тээ. Зүү зурсан л нэг тэргээд орсон баг. Яалаа тэглүү. Аюутаж ихэнх нь мэдээг бол айгуу дажгүй таачдаг юм анаха. Таах ч явах тэр чинь бас шинжилж судалгааны үр дүн дээр бас юу гаргаж ирнэ. Чиглэл гаргаж ирнэ. Тэгээд тэрүүгээр бол сайн явна. Тэгээ фомсээр би яагаад өнөөш нь 3 цагаас Discord дээр акшн шатныхын дээр бид нэр акшн шатн дээр лайв хийн. Яагаад тэгэхээр энэ өөрөө нэлээд жоохон volatile өндөртэй байх боломжтой гэж үзэж байгаа учраас одоо шинэ орж ирж байгаа хүмүүс ч юм уу эсвэл анхнаас орсож байгаа хүмүүс жоохон мэдлэг дутмаг туршлага багтаагаасаа болоод хамаг мөнгө алдчихудаа гэдэг жоохон айц тэр зүйлээс сэргийлж байгаа гэсэн үг шүү за. Тэрнээс нэг тийгж та нараас оролдоо нуух гэдэг зүйл ерөөсөө биш. Зүгээр мэдээгээр ярилцах чинь өөрөө бас тийм сайхан зүйл бас биш те. Гэхдээ мэдээгээр ярилцаж чаддаг болцсны дараа бол бас мэдээ бол айгүй гоё зүйл те. Богино хугацаанд их мөнгө олж чадна. Өнөөдөр ерөнхийдөө нэг тэгж зэ шаардлага байхгүй бол бас фомсоор арилжах гэж хэрэггүй бах та. Хоёр тишгээ савлах магадлал бол нэлээд өндөр байж магадгүй ш. Ер нь бол доошоогоо зүү зурчаа дахиад атигээд явж болно. Эсвэл дээшийг нэг ачаалгачаа доошоогоо нав сумж магадгүй. Яаж ч магадгүй байхгүй. Тэгээ бид нар бол юу тааж акшн шатандаа бол яг тухайн үед нь шинжилгээгээ хийж байгаа. За ерөнхийдөө тэр тал руугаа техник талт юм байна. Фундаментал тал тэр байна гэд ярилцж байгаа чиглэлээ гаргаад оролтоотой бол хийн. Тэгээд иймэрхүү мэдэн дээр үндсэн дансаараа нэг арилжих гэслүүдээр тусдаа өөр данс нээж байгаа. Тэрлөөгөө яг нэг эрсдэл болох хөрөнгө хийж байгаа. За тэгээд тэргээрээ марж шахна уу? Эсвэл нэг сэлтэ орно уу гэдгийг өөртөө шийдэд явал зүгээр. Үндсэн дансаа иймэрхүү том одоо мэдээнүүд төр хийгээд хэрэггүй. Яг нь фомсыг том гэж байгаа юм биш. Оны ихний фомс. Дээрээс нь одоо шинэ chairmanтэй эхлэх гэж байна. Тэгээд ерөнхийдөө Трампын ерөнхийдөө өөрийг нь бас юу томилж байгаа хүн болж таарж байгаа. Тэгэхээр яг үндэ юу ч болж магадгүй бас зах зээл яаж реакшн үзүүлэхийг ч мэдэхгүй байгаа учраас аль болох алдахгүй бол байхыг хичээгээрэй л гэж үсэе да. Шүү. Тэгээ манай community-гийн зорилго бол тий айгүй ингэн штэ. Хамтдаа сайхан сурч өгч, тийм ээ. Трейд хийдэг хамт олонтой болъё. За тэгээд
Мэдээж миний бас нэг хүсэж байгаа зүйл нь хүмүүс ингээд суралцж байгаа процесс байгаа шүү дээ тий. Шат дахиад явж байгаа тий. Тэгээд яг энэ шатыг бас зөв тавьж өгөөд тэг ингээд зөв алхуулмаар байна. Тэгэхгүй тий дөнгөж ихнийхээ шатыг бүрэн одоо амжилттай алхаж даваагүй үжиж байгаа бүхий төрөнгө алдчихж байгаа зөндөө хүмүүс байна. Одоо энэ community-г үүсгэх бүр жилийн өмнө л үүсгэхдээ би анх хэлжсэн. Дансандаа хайртай байна шүү. Менежмент бариад явсан данс хизээж чаддгүй маа гэд. Дандаа хэлдэг ус. Одоо тэгээд нэг ер нь бол бас хэлэхэд жоохон хэрсэн байгаа. Өвний наадах цаатыг ойлгодог байгаа. Тэгээд нэг илдэг балай хүмүүс дагаа, сигнал дагаад, лайв дагаад, сайн гэсэн болгон дээр нь очиад мөнгө төгрөгөө өрн тараа хийгээд баймааргүй. Сигнал хүлээгээ суудаг баймааргүй юм те. Тэгэхээр ядаж нэг арилжаанд нэг өөрийн гэсэн сетаптай ордог нөхцөлтэй тэрийгээ бас нэг явуулаад яг ашиг олж болох юм байна гэдгийг мэдэрсэн үедээ бас нэг мөнгө төгрөгөө зарцуулдаг болмоор байна. Тэр хүртлээр мөнгөндөө хайртай баймаар байна. Ер нь бол мөнгийг ер нь их алдмааргүй. Тийм ээ. Тийм байгаа учраас бас нэг community-гийн бас нэг зорилго нь бол нэг хамгийн бас гол зорилго нь тэр шүү те. Амжилттай трейдеруудын хугацааг ингээд таад сонсвол нэг доор аж нэг 5-6 жилийг хэлдэг те. Тэгвэл ядаж энэ чинь нэг тал 50% төтлөе те. 5-6 жил зарцуулахаас бол 2-3 жилийг л зарцуулъя энэ ч тэгвэл айд хичээчих те. Тэгээд нэг ашигтай ортлоо нэг 50-60 мянган доллар шатаж ирсэн бол болио л доо нэг 5-600 доллар л зарцуулсан байл та алдсан байл та те. Тийм л нэг тийм одоо leverage гэж байгаа те. Leverage болол гэж энэ community бол. За тийм байна. Өөр тайван да. За ойлгосон баг. За энийг бол угаасаа би байнга ярина. Угаасаа тэгээд ганц хэлээд хайчих болдог зүйл биш шүү байгаа. Ерөнхийдөө байнга л чихэнтэн шивэнчиж тэгээд хүмүүст яг өөрсдөд нь зүс авах хэрэгтэй юм шиг байл. За төлөвлөгөө ойлгомжтой тий. За энийг өвлөе да. За тэр болтол асуулт хариулт юу шүү. Асуулт хариулт байна уу? Гоё юм асуураарай. Жохон нойрдтой болохоор. Азараас нэг яриад ич чадхааргүй. Санал суулгаа. Юу яасан штэ. Хаана голээ. Санал суулга. Яг уу энэ зүгээр дахиад сургалт хийх үгүйгээ би бас шийдэг байгаа. Сарын дараа нэгээд бараг тэнцэнэл зүгээр л ерөнхийдөө нэг тийм гişүнчлэлтэй хүмүүс ингээд цаг заваараа орж ирээд гоё асуугаад гоё ингээд юу яагаад суралцаад хамтдаа өгч хамтдаа харилцаад явж идэг нэг тиймэрхүү хаб нэг юм яригадад өдрөөс хийгээл явж байгаа. Сургалт харин дахиад хийх үү яах вэ одоо би чи сургалт хийдэг хүн биш шүү дээ. Одоо тэр бусад трейдерүүд шиг сургалт хийж мөнгө олдог хүн биш шүү дээ. Тэгэхээр одоо яг амар их сургалт бол хийгээд чадахгүй бах. Яг гоо зүгээр тэгэд эхнээс нь заах
сонирхол бас алга. Одоо агсан шатанд бол яг хуу агсан шатны сургалтыг бол хийж болно. Яг хуу энэ дээр чинь дебют нь бас арай илүү 63% та агсан шат сонирхож байгаа хүмүүс багч. Анхан шатны суурь нь байх шиг байна. Анхан шатны суурь мэдлэгийг үндэ YouTube дээр байгаа 3 хичээл дээр л таад үзээд яг ойлгочиход л уг нь хангалттай авчих зүйлс уг нь бүгдээрээ байгаа л. Агсан шат бол яг хуу угаасаа нэлээд гүнзгий дадлага бас нэлээд нухах хэрэгтэйнүүд байгаа учраас даага бас бүрэн ойлгоход зорцуулах хэрэгтэй учраас агсан шатны сургалтыг бол яг хийж болно. Хүмүүсийг яг гоё эргэлзээг нь бүгдийг нь гаргаад дайрлждаг болоод ирэхин цагт. Аюутач жилийн ай болж байгаа. Жилийн айн дээр аюутач нэг тагмын сургалт аюутач хийдаа гэдэг. Дандаа онлайн явсан болохоор нэг тагмын сургалт хийж үзьегээд нэг тагмын сургалт авсан байгаа. 2 сар одоо энэ 7 хоног ерөнхийдөө сургалт маань бол ер нь бол дуусч байгаа. Тэгээ дахиад нэг 2-7 хоног жоохон сунгаж байгаа. Бас нэг хөргөжлээд бас нэг 2-7 хоног цагаан сар хүртэл надтай бай гэж бодоод. Тэгээд одоо ингээд сургалтын үр дүнг ингээ харахаар нийт ерөнхийдөө за нэг 10-аад хүн одоо суусан гэж болно. Тэгэхэд ер нь бол тал нь үлдсэн. Тал нь бол тэгээд жоохон нэг шантрах маяг орсон уу яасан. Дундаас нь ер нь бол цаг зааван таараагүй юу. Болцоосон байгаа. Тэгээд үлдсэн тал нь бол одоо яг бардам хэлэхэд бол бүгдээрээ л баг ашиг олоод эхэлж байна. Одоо бол надаар илүүлдэггүй сайхан. Тэр сургалтын тэр төрөөсийн зардалт анх гаргаад тоожсэн нэг 700,000 төгрөг бөөнөрөө нийлүүлээд офс төрөөслөд орсон. Тэгэхэд тэндээс бол тэр 700,000 хангалттай нөхөд авсан бүгдээрээ таталтууд хийцэн. Данс шатах боломжгүй мэн гэдгийг бүгдээрээ ойлгоцсон. Одоо ингээд шинжилгээ ихтэй хүртэл ерөнхийдөө баг надтай өрсөлдөхүйц шинжилгээ хийдэг болж байна эхнээсээ. Тэгээд гоё байна уу. Тэгээд англи сургалт бол яг өргөөгөж бол аягуусаа өгч байгаа. Яг агсан шатны сургалтыг зүгээр яг цагаан сарын дараанаас бодъё. Үнэхээр яг олон хүн бас сонирхоод байвал хийх яг хоо тэрийг бодолцож үзнэ. Тэгээд та хэд үнэхээр сонирхож байвал тэгээд яахгүй. Тухайн үед нь бас нэг дахиад нэг санал суулгаад үнэхээр болж ивэл хийгээд үзэж болно. Асуудал байхгүй. За удахгүй би бас нэг бичлэг хийн. Тэрийг бас нэг танилцуулж та. Яг энэ хүмүүс нэг айгүй их фандаар арилждаг хүмүүс байлээ. Тэрэн зориулаад би яг нэг бичлэг хийгээ бодсон байгаа. За би энд нэг явуулсан та байна. Энд бичлэг чи бичсэн цагтаад байгаа юм. Би тэгээд сая 1 сард ерөнхийдөө хүмүүсийн ихэнх одоо хүмүүс ашигладаг 2 фандыг ерөнхийдөө авлаа л та. Аваад турш үзээд би бас нэг юу яа бичлэг хийн гэж бодоод яаж байгаа. Хадгалж байгаа. Энэ дээр ерөнхийдөө би FTM-ийн фандыг $100,000 фанд гэж байгаа. 4 өдрийн дотор ерөнхийдөө бол авсан. За сертификат нь нэмж байж байна. За энэ QR-ыг уншуулаад та хэд угсаа ороод харж болно. 1 сарын 12-нд авсан. За тэрний дараагийн 7 хоногт нь би iTrader-ээс дахиад $100,000 фанд авсан. За энэ дээр арах юм бол 22-нд авсан байгаа. Бас 4 өдрийн дотор давж дуусгасан байна. Энэ ерөнхийдөө бол нэг бас нэг тийм муу арилжаа идэхтэй энийг бас 4 өдрийн дотор 2 фандыг 10 өсгчихэд байгаа зүйл юусоо биш. Ер нь бол манай тагвар сургалтын бол мэдж байгаа. Дансыг бол нэг 7 хоногт бол 10% бол хангалттай өсгчихэд байгаа. 12 сард ихтэл бид нар ерөнхийдөө яг зөвхөн тагвар дээр арилжаасаа байлжаанууд нийтдээ 50% өсөлтийг үзүүлсэн байж. За одоо юутайч юу яна юу таталтын нэтэрээ хийгээд ер нь брокерууд юу фандууд ерөнхийдөө иймэрхүү байна гэдэг ерөнхийдөө би нэг яг зөвлөгөө маягийн тэгээ судалгаа маягийн юу яана
Би тэгээд community-д бас аль болох чанартай, арай илүү найдвартай бас нэг хитайхан зүйлсийг санал болгох гэж хичээдэг. Тийм ч болохоор бас энэ чи яг Vantage гэдэг брокерыг би бас санал болгодог. Ер нь бол айгуу дэжгүй. Үнэхээр сайн брокер шүү. За Vantage өөрөө нөгөө Монгол банкны юм уу байхгүй байгаа учраас за тэгээд би давхар хүмүүс банкаараа ямар байна гэдэг EBC брокертэй бас юу яасан. Судалж байгаад бас өөрөө яаж үзээд бас таад санал болгож байгаа. Яг EBC нөгөө шууд банкаараа сэнгэлээ банкаараа татчихдаг. Айгуу амар юм байлаа. Таталт матлын нэтрээ зөндөө ээж үзсэн. Айгуу айтайхан л бас. Тиймэрхүү байгаа. Тэгээд энтэй адилхан брокерийн судалгаа хийсэн бичлэг угаасаа YouTube дээр байж та ороод үзэж болно. Хамгийн сайн брокерчлөө ямар нэртэй байлаа дайсан тиймэрхүү бичлэг хийчихсэн. Аль өнгөрсөн 4 сард хийчихсэн. Тэгээ би өөрөө ерөнхийдөө бол Vantage дээр голцоо арилждаг. За тэгээд EBC дээр тэр нөгөө нэг Justmas шиг нэг 3000 leverage-д аягүй дуртай хүмүүст хэлэхэд бол EBC дээр unlimited leverage-тэй данс байдаг шүү. Үнэхээр тэгж leverage ямар байвал тэр unlimited-тэй ашиглаа тэгээд амар өндөр лотоор ороор $10-оор сэнэглээд 10 лот мотоор арилждаг юм яа. Тэгээ би бол тэрийг бол зөвлөмөргүй л надад тэгээд хүмүүс тэгээ би хэлээд тэгээ хүмүүс тэгээд арилждаг юм билээ. Тэр мэрийг ашиглаад юм шүү дээ. Leverage хийгээд нэг баг мөнгийг аягүй их мөнгө олгоод амьдрч юм шиг бодоод тэгж амьдрдаг өссөн болоо та тэгээд хүмүүс ч одоо алж талаад амар амьдрын нэстэй юм болгоо. Тийм байхгүй шүү дээ яг бодтол дээр. Гац хоёр аадсны л юм байгаа. Тэгээд ийм байгаа. Энийг би уташ нэг цагаан сарын дараа мараа таталт маталт инээтрийг ин хараад те. Сарын дараа татчихулдаг. Байгаад байгаа шүү дээ. Ер нь айландаа ч юм байна гэдэг. Юу яа. Гэхдээ юу яашшуулсан шүү дээ. Сүүлд сонсохны iTrader чинь Монголд баг үйл ажиллагаа одоо явуулахаа болж байгаа юм шүү те. Шинээр данс олохоо болж байгаа юм шиг л шүү дээ. Монголчуудыг айгу мяа гэж бодоод ит юм эсвэл авч байгаа хүмүүс нь цөөхөн байгаад ит юм ашиггүй ч гэж үздэг юм уу? Эсвэл манайх айгу хил амтай хүмүүс шүү дээ. Хил амнасаа болт юм уу яа тий. Тиймэрхүү яг сураг сонссон. Тэр баг iTrader ч та баг хэрэг болчих шиг боллоо дөө. Тэгээ фантыг би зүр хизээ авах вэ гэж зөвлөе гэвэл ядаж нэг те нэг $500,000 те хамаагүй баг дүн байханд хамаагүй заяа. Тэрийг ядаж нэг ашигтай нэг 2 сар 3 сар ингээд тогтвол ингээд ашиг хийж чаддаг болоод явсныхаа дараа үнэхээр капиталд амруулъя гэж бодож байвал фанд аваад үзэж болж байгаа байхгүй. Тэрээс суралцчих үед фанд та нарт зүгээр фандны мөнгөний гарч шүү. Яг хөө тэгээд нэг айгу бас дажгүй явж байгаа хүмүүс нь бол яг байж байгаа тийм нэг фандаараа ашиглаад бас давуулаад мөнгө татаад бас нэг яваад идэх хүмүүс байдаг байгаа. Тэр хүмүүс чинь бас гэхдээ бас нэг өөрийн гэсэн нэг ордог стафтай арга барилтай болцсон үедээ тэгж орж байгаа шүү дээ. Бас нэг хөөрхөн жилийн туршлагатай. Үгүй шууд фанд аваад их мөнгөөр л арилжаад их мөнгө олоод байх юм шиг бодоод ч ерөөсөө болох. Тэгэл фанда хямдхан авчихад ч гэсэндээ ялгаагүй алдаалт олсон шүү дээ. Тэр мөнгө чинь салхинд хэсэл явна шүү дээ. Тэгэл хямдхан ингээл олон аваад тэгэл тэр мөнгө чинь бүр олон боллоо хэсэл. Алдагдaltaй чи бүр хэсэл. $100 дансаа менеж хийж чадахгүй бол тэгээд угсаа $10,000 $100,000 яаж менеж хийх вэ? Silver IT байна уу? Silver тэр би арилждаг юм уу? IT байсан ч гэсэндээ тэгээд алтнаас тэ хол зөрөхгүй шүү дээ. Silver нэг арилждаг юм уу? Одоо харуул тэгээд угаасаа юу л шүү дээ. Нэг уналтын явдлага яваад нэг бүс яваад дуусцсан. Ядаж эндээс нэг одоо нэг иймэрхүү өсөлт байна. 5 цагийн юм бол нэг харагдахгүй байна. Том хөдөлгөөн. Хааш явах чиглэлгүй байна. Ер нь алттай л төстэй л байгаа даа. Ер нь гэхдээ нэг дээшээ хандлагатай л харагдчих. Silver дээр би арилждаг юм уу? Зүгээр яг нь бас Silver IT-гээд ингээд явж байгаа яг энэ дүр зургийг сарах гэж үздэг байхгүй. Одоо жишээ нь 2 дахь өдөр энд IT-чэд унсан байгааз. За хэдүүлээ юу карэ. 2 дахь өдөр алтны хөдөлгөөнийг ингээ харах юм бол ингээ бүс дотор явж байгааз. Тэгэнгүүтээ Silver энэ чинь ингээд атиж гисэн байгаа. Энэ 22 цагаас эхлээд 10 цагаас эхлээд. Тэгэд 10 цагт алт ерөөсөө юугүйс 50 байсан. Доктортой баг унаад ингээ явчихсан. Гэхдээ авч болох сигнал нь юу гэхээр Silver ингээ атижж байгаа байхгүй.
Гэдэг чинь өөрөө энэ алтны магадгүй энэ өсөлтийг зөгнсөн байх боломжтой байхгүй. Одоо нэг амь орж ирнэ паунд юм. За тэр нэг хүмүүс бас юуг асуугаад лээ. Нэг weekend gold тэр амралтын өдөр юуг яаж хараад юм бэ? Weekend gold гэдэг зүгээр ингээ хайгаад үз. Тэнгүүт би бол яг энэ IG International-аас харчдیں۔ IG.com гэдэг. Энд ингээ харах юм бол амралтын өдрийн алтны хөдөлгөөн чинь харагдчихдаг байхгүй. Одоо чинь өнгөрсөн 7 хоног нэгд өдөр гайфтай нэгдсэн шүү дээ, тийм. Тэрэн дээр одоо жишээ нь ингээд 5 дахь өдөр ингэж дуусаад тэснэ хагасаа өдөр өөрөө алт өөрөө энэ мөн үү? Энэ өмнөх юуны гайп байх шүү тийм. Saturday ажиж юунд дээр тавьчих нэг цаг дээр тавьчих. Чарт нь ямар юу юм бэ? Бач харахаар айгүй юу юм те. Трейдинг биш гоё харагдахгүй болохоор. Одоо энэ ахгүй юу? Энэ одоо амралтын өдрийн хөдөлгөөн, амралтын өдрийнх энэ юунд шууд хүрээд 5 дахьд ингэж хаагтаад ингээ өсөд хаагдсан штэ. Тэгснэ хагасаа шууд ингээд 5030 руу хүрчихсэн байхгүй. 50 руу ч хүрсэн байлоо. Ингээ хүрсэн. Тэгээ хагасчсайдээ ингэж явж хагаад нэгтгэхэд ингэж нэгдсэн байхгүй. Одоо тэгэнгүүт тэр чин чартн дээр өөр яаж харагдаж байгаа гэхээр тавтад ингэж дуусчаад тэгснэ нэгтгэхэд өөрөө ингээд нэгтчих 5000 нээлтийн анш нь болохоор за 5002 дээр нэгтээ тэгээ ингэж өсөд ингээд өс явсан. Гэдэг юм биш үү? Тэгэхээр яг энэ weekend gold дээр амралтын өдөр алтны анш яг хэд дээр яваад байгаа юм бэ гэдгийг мэдэх юм бол харж хам бол яг нэгд өдөр тэд нар нэгдэх юм байна гэж боломжтойг бол харна. За тэгтээ нэгд өдөр болон бас гайфтай нэгдээд 5 дахь өдөр болон бас вайда хайдаг л хэцүү шүү дээ. Доошоо гайфтай нэгдвэл яана. Бас эвгүй те. Яг одоохондоо үнэхээр аптрендтэй байгаа юм чинь ялангуяа энэ фомсиос алтан сан гарах юм бол өргөжлээд бас нэгд өдрүүд гайфтай нэгдэх үгүйсэхгүй. Тэгээ одоо алт одоо хэд төрөл өсөхгүй гэдэг ч хамгийн том асуулт болчиход шүү дээ. 5000 гэдэг төвчнийг давчлаа. Одоо 5500 гэдэг дараагийн том левел бол 5500 дээр явж байгаа те. Тэгээ 6000 шүү дээ. Дараа нь. Одоо жишээ нь би өмнөх 3 дахьын лайв дээр биш тэрний өмнөх 3 дахьын лайв дээр байсан чинь 2-7 хоногийн өмнөх 3 дахьын лайв дээр энэ үед би ярьсан. Энд би ярьсан. Та тэр лайв угаасаа YouTube дээр хадгалаа та. Санаж байгаа бол ингээд та зүгээр л ингээд нэг унаад ирэхтэн л алтыг зөөр нисвийг даас тэр баядаа л хаяад байгаа чи тэгэж нэг үзээч тэ. Үнэхээр өсөөд нь шүү дээ тэ. Өнгөрсөн жил шиг дахиад энэ жил ч ингээд бүтэн өсчих юм билүү тэ. Ер нь ингээд яваач тэ. Тэгэд үзүүл яад юм бэ? Баг дөнгөрч хамаагүй хийгээд ингээ баядаа дэвэл яад юм бэ те? Би ярьсан те. Тэгээ тэнцэнээс хойш энэ уналтаас эндээс ингээл ингээ pullback орж ирэх болгонд ингээл зөв баядаад яваад ирсэн бол бодоод үстэй. 7600 pips ингээ өссөн байгаа байхгүй юу? Намайг яг тэгж ярьснаас хойш энэ одоо цаашаа дахиад одоо бүр ингээд 100000 pips ч өсөх боломжтой байхыг одоо үүсэхэр байгаа шүү дээ. Тэрөө тэгээд одоо тэгнийг хэрэгжүүлсэн хүн байл одоо бас гоё юм. Тэгтээ одоо тэгж бас хэрэгжүүлсэн хүн ч савар даа. Барина гэдэг бас өөрөө сэтгэл зүйлтэй.
За. За доошоо ол явах арга болчих. Дээд ерөнхийдөө дооцоо тогтчихж шүү дээ. Ерөнхийдөө энэ нэг цагийн лагаар өөрөө ер нь бол өсөлттэй хөдөлгөөнөө бол илэрхийлж байна. Өсөлттэй байхаа. Одоо энэ цаг өөрөө хаана өс тусаад нэг pullback орж ирэх хэдүүлээ зүгээр 4 цаг дээр тулгуурлаад дэшегээ нэг хөдөлгөөн жижигхэн buy entry хийж болохоор харагдчих. За энэ цагаа бараг дуусах байхаа хэдүүлээ 10 хүртэл. Нэг иймэрхүү дүр зураг хүлээндээ хэдүүлээ. За Nasdaq одоо жинхнээсээ тэгээ алдагдaltaй болгочихгүй дөө. Энэ алдагдaltaй болгочих зүгээр шүү. Яг 10 болоход юу ч болж магадгүй шүү. Technical analysis is stupid. Bra. Гоё коммент шүү. Гоё коммент. Nice. Яг тэгээд бодиттой үнэн гэвэл чамаас их ашиг олдог сетап л та. Хэрэгтэй. Яг одоогоос жилийн өмнө яг анх удаа 3 өдөр арилжаа барьж үзчихсэн. За анх удаа цаашаа өмнө нь бол яг нэг бас версинууд байгаа л та тэр их амжилттай болж байгаа. Анх удаа яг weekly line хэмжээг авчихсан жилийн өмнө. Яг юун дээр Telegram дээр байж идэг. Тэнд тэр үед чинь бас нэг 30 төчлөө байлаа да. Маахан бүгдээрээ мэдчихэж байгаа. Бүгдээрээ жоох ихэнх нь бас орсон байх. Хүмүүс бол бага хамт барай авчихсан. Би бүр болоогүй шүү гэдэл яриа авчихсан. Тэгээ яг weekly-гийн доод зүүнээс дээд зүүн хүртэл ороод жилийн өмнө ч тэгээд range жоохон байж тээ. 600 pips-ийн TP авч ирсэн тэр үед. Өчигдөр өнөөдөр орч тэгэл баг 1000 pips-ийн TP авч ирсэн шүү дээ. Өнгөрсөн 7 хоног ч ялгаагүй. Тэгээд тэр чинь яг тэр үеэс хойшоо яг сэтгэл зүй яг сууж эхэлсэн дээ. Удаан барих сэтгэл зүй сууж эхэлсэн дээ. Өнгөрсөн жилийн хугацаанд
бол 3 ширхэг модлын лааны хэмжээг бол авч ирсэн. Тэгээд чинь бас 2-7 хоног хавцаа барьж ирсэн ярилчаа. 7 хоногч болж ирсэн зарим нь. Нэг нь. Яг нэг хүн яг давж туулаад гараад нэг үзээд ирснийхаа дараа яг нэг гоё зүйлийг яг ингээд яг мэдэрчингүүтээ тэрнээс хойш ерөнхийдөө бол барихад бол тийм бас нэг тийм бас хүнд санагдах байлаа тэгэлнэ. Яахан болоод тэгэлнэ. Арга барил айгүй энгийн шүү. Айгүй энгийн. Ганц ойлгоход хэцүү зүйл нь лаал байгаа. Тааныхаа бүтцийг multi time frame анализа сайн хийдэг болчвол бусд нь бол айгүй энгийн зүйлс. Ер нь тэгэл keep it simple байдیں۔ Да. Айгүй амархан шүү дээ тэгэл. Одоо та Dracha Back гэдэг трейдерийг мэддэг бол тэр хүн чинь нэг ийм зурчаал байж идэг шүү дээ. Хоёрхоо бокс зурчаал дээшээс сэтэлвэл дээшээ орно, доошоос сэтэлвэл доошоо орно гэж байж идэг шүү дээ. Тэгээд тэргүүрээ тэгэл долларын саятай болцсон л шүү дээ хийсээр байгаа л. Өөр ярилцах сэдв байна уу? Сэдв өгчвөл ярьчих гал шүү. Биткойныг өнөөдөр та харалтдаг байх уу? Уусаа тэгээд ингэж байж байгаад хомсоор л ер нь хөдлөх байх та. Тэр болтол угаасаа биткойн доошоо ч явж чадахгүйг бол харж байгаа. Дээшээ ч явж чадахгүй байгаа. Заавал тэгээд нэг энэ бүс дотроо левтэй. Нэлийн зураатай л байх бах. Одоо тэгээд сар дуусч байгаа хэдий бас ойлгох хэрэгтэй. Тэгээд сарын сүүлийн 7 хоног явж байгаа. Яг хоо алтны хувьд л тэр сарын сүүл мөл ерөөсөө хамаагүй тах шиг байна. Хөрхөшин юм. 1 минут дээр pullback ороод ирсэн. Харж байна. Explain Iran versus USA situation. Тэрийг тайлбарлаг трейдерийнхаа бичлэгийг очиж үзье залуу. Одоо чамд өөрийгөө батлах цаг зав чалга. Шаардлага чалга.
төлбөр байхгүй. Community ямар ч төлбөр байхгүй. Live description дээр Discord линк байгаа. Тэр линк дээр дараад ороод ирээрэй. За шинэ 15 орж ирж байна те. За энийг ажиадах. Яах юм.
За эхний 30-аад дуусгана. Эхний 30-аад дуусгана. Тэгж ижил харъя та. Манайхан ч бараг төрүүлээ орцгооч ч тээ. Энэ занаас. Fullback хэддүгээр загвар вэ гэж вэ? Fullback 1-р загвар. Fullback дууссан л та. Араас нь нөхөж орно да. Яг би зүгээр сэжиглэхдээ эхний 30 өөрөө ерөнхийдөө улаагаад явчихах л гэж жоохон сэжиглээд жоохон наривчлалтай орох гээд хүлээгээд байгаа.
ерөнхийдөө бол нэг иймэрхүү ороод ирэх бах. Тэр үед нь араас нь гүцэд ороод хэдий дээрээс орох ч гэсэнтэй араар өөрөө гайгүй гарчил гайгүй л дээ. Энэ жижиг бүсээ хийгээл шууд явчих шиг боллоо да тий. Тэгсэн жижиг үсээг явчлаа. Нэг эсрэг юмэрчил шүү таачих гээд. Эцэнгөө яг энэ community-д яг олон хүний арга барилуудыг харуул тийм л дээ. Олон хүмүүс ч өөрөөр арга барил байгаа. Хэдий яг тэр арга барилууд нь тус-тустай бас ингээд ашигтай явдаг ч гэсэндээ бас яг нэг нөхцөл хоёр өөр тишээ заах тохиолдлууд өөрөө байждаг учраас. Яг эдэллэгийнхэн community бол нэг тийм random community бол биш. Хэрцэнгуй бас нэг арга барилаараа хоорондоо ярилцдаг болохоор нэг тэгж нэгнийхээ санаа бодлыг уруулах юм бол байхгүй байх. Манайхан бас хоорондоо ярилцахдаа бас шинжилгээг бас яагаад вэ гэдгийг хоорондоо бас ярилцаад яагаад ингэж харж байгаа гэдгийг ярилцаад явал зүгээр шүү. Тэгэхгүй бас одоо одоо өснө гэж яриад бас тэр бол айгүй буруу зүйл гэдгийг ойлгож байгаа шүү дээ. Энэ хүмүүс байгаа өнгө сурж байгаа хүмүүс гэж болно. Тэр хүмүүс ч айгүй буруугаар нөлөөлнө шүү дээ. Баахан тэрэн дээр бас анхааралтай байгаарай. Нөгөө ихэнд дээш явах нөхцөлгээд энэ синхэрч сулууныг татсан шүү дээ. Яг энэ зүгээр татсан цэгүүд дээр яг явчихж байгаа шиг харагдчих шүү дээ. Байлтлаар. Сая их шинэ чатснаас ажиллаад. Харин тийглээ. Ямар хурдан буцаа өсч вэ? За айгүй хурдан ажиллаа. Яс яг метагаа утсан дээр хараад. За эндээс нэг орчт юм уу харж ирсэн чи дээшгээ тап гээл өсчлээ. Заавдаж 30-аад дуусгаад харна да. Тэгэд оролтын боломж өгөх нь үгүй харна да. Дог тасрах нь харин гайг болч тээ.
Зарим газраар өдрийн 3-4 тасраад байгаа гэж хэлээ. Тийм. Хэвэн дээр шиг л. Ямар хэцүү юм бэ? Хаан уулаар их тасраад байгаа юм шүү. Улаараа мэдхгүй. Нэг хүн үгээ хэлээ шүү дээ. Хаан уулаар л их Өдрийн 4 таслаад арайчтай байж. Цаасар мараар та яана. Үчиг бодвол Харин тог тасарчаар халаал сүлжээ юм чи хамгийн байхгүй болчихсон шууд байгаль гараа шатчихсан. Чи тэ тог таслана гэсэн сургаар баг оролтуудаа гаргад юм уу яа тэ ингэ бодож байна. Сүүлийн 2-3 хоног бас тасарсангүй байгаа айгу. Анаа нэг өрлөө. Энэ цаг угаасаа ногоон талтай гэж бодохорч дараагийн 30 ерөнхийдөө ногоон талтай гэж үзсэн. Хэдүүлээ тэгээд жилжилж жаад доош санаг жоохон орж ирвэл. Араас нь ларыг да. Яг оролтноос хасарчлаа л дөө. Ярьж хооронд айгүй хурдтай явчихлаа. Хоёр яваад дууссан тий. Тийм аа. Пепси юм уу? Гороо.
За эндээс нэг оролт шалгая да хэдүүлээ. Гэт. Уус эрсдэл багтаа арилж байгаа болох учраас энэ зүүнийхэн доор шууд ставлаасаа зүүчээс арай саагчих юм болоо. Гэтэ ер нь гайгүй л дээ. Би ганцаар орсон бол энэ зүүнний доор л орж тавьж байгаа ставлаасаа. Тэгээд алдагдал багтаа учраас зүүнний доор эсэлээ тавиад энэ 30-аад дуустал нэг хараад үзье да. Аац настрит. Аац болсон. Өдөртөө боллоо. Өдөр угаасаа би урд чинь нойр мутаа болохоор. Толгойд Саяныхын 2:30-ыг дамсан юу л явж байгаа. яг уг нь харж исэн ганц ярилж энэ л дээ. Уг нь тий. 30-ын явцсан болохоор. Хөдөлгөөнд дуусаад доошоо шилжих юм болоо мэдхгүй. Фактд. Им яхаа би салгалаад шүү. Болсон бас. Арай угаасаа шүн тэгээд одоо жоохон унтчаад фомс дээр бас да. Фомс дээр л сэрүүлэг тавьчаад 2:30 мөчийг сэрүүлэг тавьчаад юу вэ? Би муу. Гэхдээ юутаж юу ягаараа. Хэдүүлээ ёо энийг анзаарчихгүй. 4 одоо сая угаас өсөлтийн хөдөлгөөн энд явцсан шүү дээ тий. Энд яваад энийг бол алдчихлаа. Яг харж байгаа л алдчихлаа. Уг нь яг энэ хэрвээ юм 4 зураг үзүүлэл орыг ярьжсэн тий. Энэ дээр ашиглаа. Би жоохон хари үлдэл айгу удаан байна. Тэгээд одоо бидэрт мэдэгдэж байгаа энэ одоо 4 цагаар харна шүү дээ хэдүүлээ. 4 цаг дуусгаад ягаад тэр дахиад цаг 30 минут байгаа байхгүй биднэрт. Энэ доод 100, энэ дээд 100 одоогоор мэдэгдэж байгаа тийм. Энэ яаж хувьсч болох вэ гэхээр энэ өөрөө дээд 100 боллоод дахиад доод 100 шинжлэгдэх боломжтой гэж үзэн шүү за. Тэгэхээр магадгүй доошоо нэг юм бүсийн шилжилт орж ирээд энэ хөдөлгөөн дахиад орж ирэх боломжтой шүү за. Энийг яахгүй юу. Энэ гэхдээ доошоо шилжиж орж ирвэ шүү дээ тийм. Сая ерөнхийдөө юун дээр яг 38 дээр 38 биш 37-аар харж байгаа шүү дээ. Хэрвээ өсгөр исэн бол энэ интернал хиролыг ерөнхийдөө аваад өсөлт орж ирэх боломжтой байсан байхгүй. Энийг ерөнхийдөө сая энэчнээс зөв хайлт rejection авч нэрсэндээ дээшээ гарч иж чадаагүй учраас доошоо шилжих магадлал нэлээд нэмэгдчихэж байгаа гэсэн үг шүү. За энэ өөрөө өнгө хөвсөх боломжтой байлна. Яа тэгэхээр хэрвээ дээшээ харж исэн бол сүүлийн 30 сая өсөлттэй орж ирэх хэрэгтэй байсан. Энэ хөдөлгөөнөөрөө сүүлийн 30 минут өөрөө улаан гэдгээ одоо илтгэж өгч байгаа байхгүй. Тэгэхээр хэрвээ ийм шилжилт орж ирэх юм бол хаад ийм селентрийг хоорондоо ярилцаад нэгэд үзэхгүй юу? Үзэж болно шүү за. Тийм ба. За Nasdaq угаасаа юу авсан? Break-even авсан. Nasdaq дээр 22:30-аас та хэд харж агаад за бараг 22 гээд оролтын нөхцөл хараад явж иж байгаа. Юу оролтын нөхцөл хараад гайгүй юм бүрдчихвэл бас нэг чиглэлээр нь орж болно шүү за. Ерөнхийдөө Nasdaq дээр вирчин цагаар дээшээ явах хандлага нэрээ илүү байгаа шүү за. Дээшээ явах хандлага нэрээ илүү байгаа. Тэгээд TP ерөнхийдөө хаана гарч болох вэ гэх юм бол өмнөх атруугаал харж чад ер нь болно дөө. Биткойн дээр өнөөдөртөө арилжаа нэгэд хэрэггүй байх. Уусаа фомстой учраас яд ч маргаашнаас арилжаа нээж болно. За бусд нь бол юмрх. За захих юм л байна да. Би юу яаллаа? Жохон амарлаа. Унтахгүй болвол өглөөл нэг 3 цаг унтсан. Юу яагаад байна? За sorry guys. Өнөөдөр жоохон айгүй ирчмуутай лайв хийчлээ. За баярлалаа.